Сайн байцгаана уу? Хаврын дунцрын шинэ 27 оны амралтын өдрийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. За, миний бие сайн говьтой Төвшинбат нийслэлийн 335 дугаар цэцэрлэгт албаа агчаа. Багадаа сурсан эрдэм хадан дээр сэлсэн мэт гэдэг шиг хүний сурсан эрдэм оюухан хизээ нэгэн цагт хүний тарих толгойн тул ирнэ байдаг. Энэ утгаараа өдөр бүхэн Монгол бичгээр дээдэгч өдөр тутмынхаа үйл ажиллагаар Монгол бичгээрээ хөтөлж ном сонингоо уншиж ингэж явдаг хүний нэг байна. За та бүхэндээ урт ихшгээр эхэлсэн өгнүүдийн талаар бяцхан хичээл орё. Монгол бичгийн хэлнээ урт ихшгийг гэсэн ихшгүүдээр тэмдэглэдэг юм байна. Тэгээд урт ихшгийг нийтдээ 3 аргаар тэмдэглэдэг ерөнхийдөө. Нэгдүгээрт ихшигт гээгүүлэгч, ихшиг гээгүүлэгч, ихшиг гэсэн бүтцээр давхар тэмдэглэдэг. За хоёрдугаарт нь богино ихшгээр тэмдэглэдэг бас. Гуравдугаарт нь ихшиг давхарлан тэмдэглэх гэж ингэж 3 аргаар тэмдэглэдэг юм байна. За нэгдүгээрт нь Монгол бичигт урт ихшиг тэмдэглээ хийхдээ хамгийн энгийн арга нь ихшиг дээр нэмэх нь ихшиг гэдэг энгийн хамгийн анхны ойлголт бол ийм байт юм байна. За тэгээд хоёр ихшигийн дунд г үсэг орсон байгаад тэгээд энийг гасахаар ингээд нийлүүлээд ингээд ихшиг ингээд урт ихшиг үүсдэг юм байна. За миний югаар ихшигтэй жишээ бичиж урт ихшигтэй жишээ бичдэг юм байна. Ихшигтэй энэ гүйлээгээд ингээд хоёр үсэг ингээд дуудагдах юм байна ингэж. За үсэгтэй жишээ бичиж гуулаад ингээд урт гаргасан жишээг ингэж бичнэ. За үсэгтэй жишээ бичиж имэгээд ингээд үсэг ингэж явж байгаа. За үсэгтэй жишээ бас нэг хичээлээ. Ээлж гээд ингээд энэ ихшгийг гасхаа гээгүүл гасхаа зүг ингээд хоёр үсэг ингэж болж байна. Ингэж дуудагдж байна. За үсэгтэй жишээ бичиж ингээд та хоёр үсэг ингэж орж байна. За одоо үсэгтэй бас нэг жишээ хийж байна. Тэмээ гэдэг ингээд хоёр үсэг ингэж орж байна. За үсэгтэй жишээ нэг хийж байна.
хоол хогуулаа гэд энд 2 асрыг давхарж явах юм байна. За одоо ууч хоёр уусаг ингэж давхарлаж утаар орж байна. За дараа нь 2 дугаарт урт тэгшгийг богино тэгшгээр тэмдэглэдэг. Цөөхөн үг байдаг. Миний санаж байгаагаар ерөөсөө хийх айлг нь хийхүү гэж бичээд уншихдаа хийх гэж уншина. За 3 дугаарт нь эгшиг давхарлан тэмдэглэх. Эгшиг давхарлан тэмдэглэх. Урт эгшгийг. За үүнд урт эгшигтэй хар хэлний үсийг тэмдэглэхдээ их төлөвдөр эгшиг давхарлан бичих тухайн хэлэндээ хэрхэн бичиж байгааг харгалздаг үздэг л байна. За үүнд ятад хэлнээс гаралтай үгнүүд бидний хэрэглэж зансан ийм үгнүүд. За энд бууз гэж бичлээ би. Буу гэж ингээд давхарлаад ингээд орсон байна. Бууз. За боо гэж ингээд давхар орсон. Ийм үгнүүдийг эгшиг давхарлан бичих гэдэг юм байна. За энэ гойн гэдэг ганц би эрийг гойн гэж хэлдэг дээ. Тийм үгийг ингээ гойн гэж хэлээ. За улууз гэдэг юм чи малын махыг эгдэхгүйгээр дэд дотрын аваад ингээд улууз гэдэг ингээд хийдэж хэрэглэдэг манайхан. Тэрийг ингэж бас хятад хэлнээс гаралтай юм байна. За энэ дээр янжуур гэдэг тамхи дууд хөдлөдөг манай Монгол ардын дуунд тэрийг ингэж чих юм байна. Ингэж бас давхарлаж янжуур. За энэ